буушлие гэсэн ийм л хүмүүсээр үгэлүүлж одоо 220 мянган гишүүнтэй Монгол Ардын намыг устгах санаачлагыг тэндээс төвшүүлсэн. Тэгэхээр энэ улс төрийн намын тухай хууль шинжлэх гэж байгаа нь цаад зорилго нь ерөөсөө нэг намын нарангуул тогтоож гол өрсөлдөгч болох Монгол Ардын намыг устгахчаа. Буушилчаа гэдэг тийм л нэр өхий хүмүүс одоо энэ санал агуулгуудыг нэр өхий намын удирдлагууд бронцлон тэмдэглэж хэлсэн. Эндээс ямар дүгнэлт хийж ийнэхээр Монгол Ардын намын одоо 400 мянган санал өгсөн хүмүүс, дэмжсэн хүмүүс 220 мянган гишүүд дэмжигчид нэгдэх өөрсдөө эвлэлтэн нэгдсэн эрх шиг төлөө дэмжих шаардлага гарч байна. Энд ч бас нийт гишүүд дэмжигчдтэй эвлэлтэн нэгдэх үндсэн хуулиар орсон эрхчлөөнийхөө төлөө тэмцэлд бэлэн бахыг уриалж байгаа. Юу ч юм парламент ардсан болох байгаа энэ цаг үед заавал ардын намыг гэж тийм ээ үгүйсгэх, устгах ийм шаардлага байгаа юу? Яагаад та энд үйлдэх бол? Гэхдээ тэнд хорон цугларсан улсууд, хэлж ярьж байгаа улсууд Монгол улсын язгуур эрх шиг төлөө нэгдэх ёстой намууд. Энд өөр үзэл бодолтой, өөр өнгөтэй улс төрийн намууд цугласан. Гэхдээ бид нэг л зүйл нэгдэх ёстой. Тэр нь Монгол улсын язгуур эрх шиг. Монголчуудын эрх шиг. Монголчуудын эрх шиг төлөө бүх улс төрийн намууд суугаад ямар асуудлаар харилцан тохиролцоод урагшлах юм бэ? Ийм л зарчмын асуудал гэсэн. Бидний болоор нэгдүгээр энэ улс орон даяар байгаа нийгмийн үзэгдэл болсон авилгал хийх хуултай тэмцэх ёстой. Энэ улс төрийн намуудад хандив санхүүжилт хэлбэрээр олгож байгаа, фракц бүлгүүд олгож байгаа улс төрийн санхүүжилт нэртэй энэ хандив авилгалыг тасан зогсоох тийм хуулийн төсөл гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт нь энэ улс төрийн намуудыг нэг нэгнийхээ нэрийг зээлддэг, намын нэрээр хөлждөг, баяждаг, намын нэрийг ашигладаг. Төрийг нам болгодог, намыг хувийн компани болгож хувиргадаг энэ хуваагийн үзэгдлүүдийг тасан зогсоох чиглэлтэй гэсэн. Үүний тулд үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулах хэрэгтэй. Тэр одоо дооцсон 7 өөрчлөлт гэж нэрлэдэг. Тэр өөрчлөлтүүдийг засах хэрэгтэй. Ийм үндсэн хуулийн дөрвтэй өөрчлөлтүүдийг хийгээд улс төрийн намын тухай хуулийг шинжилээд улсын хурлын сонгуулийн тухай хуулиудыг шинжилээд энэ гурван багц асуудлыг ард түмнээр хилцүүлж байгаа шийдье гэсэн ийм саналаа бид илэрхийлсэн. Гэтэл ерөөсөө асуудлыг хэд улс төржүүлж зөвхөн өнөөдрийн нийгмийн болох муухай бүх юм л ардын намтай холбоотой юм шиг. Муу бол хойд захын хар аваахаа гэдэг шиг. Нэг нам бол дайр тавьчилсан, нэг намыг л устгах нь үгүй хийн гэсэн ийм чиглэсэн юм хууль гаргахыг бол бид зөвшөөрөхгүй. Тэгээ гол зорилго маань Монгол улсын язгуур хэшгэд яаж нөлөөлөх вэ? Ийм үр дүнтэй ийм хуулийг гаргах хэрэгтэй. Түүнээс биш одоо хоорондоо докторгүй байдал болгосон юм зөрчил тэмцэлтэнд дүргсэн ийм хэлэлцүүлэг зохион байгуулах нь өөрөө гаж үзэгдэл болж байна гэж хэлмээр байна. Монголын арчлал гажуудсан байна. Ямар нэг үр дүн гарсан өдрийн хурлаас ямар ч тодорхой үр дүн хэлцээр агаад алцраагаад өнгөрт. Ямар ч үр дүн гараагүй. Тэгээ би нэг айлбан асуудлыг шийдэхдээ нэг хилцэх ёстой ярилцах ёстой. Зүгээр хилцээс зөвшөлдсөх гэдгийг л хууль тогтоогдох гэж ойлгож болохгүй байх л да. Гэхдээ юу гэдэг ч юм бэ? Хилцэж чадхаа биз. Өөрөө цаана нэг хариутай ганцхан хувьцагчтай тэгтгэлтэй. За. Тэгсэн мөртлөө ард түмэнд улс төрийн намуудыг хилцүүлэхээр нэг олон хувьцагчтай ойлгомжгүй юм ярьчаад. Тэгээд тэр цаана байгаа санаагаа дэлгэж тавихгүй. Задгаа яриа өрнөд бүх асуудлыг хамж яриад дэлхийн бүх асуудлыг баг хамж яриад тэгзүүн нүндээ ямар ч үр дүнгүй хэлцүүлэх үүс тарлаа. Ганц сэдэнчээс ойлгож байгаа юм бол энэ хуулийн зорилго нь тэр цаана нууцсан тэр санаа нь ардын намыг устгахыг буушлыг гол өрсөлдөгчөө байхгүй болгочих юм бол бид улсын төвцөн дээр одоо ингээд ноёрхох юм байна гэсэн ийм санаа шууд гарч ирлээ. Тэгээ энийг бол би энэ манай монголчууд, манай Монголын улс төрчид ийм зүйл хийхгүй гэж бодож байгаа. Энэ бол гадна дотны захиалгатай үйлдэлээ гэж хэлж байгаа. Хэлхээс авах. Саяхан Америкийн эрдэмтэн ер нь нэлээд хэдэн жилийн өмнөөс Америкийн стратегчид, олон улсын стратегчдийн гаргасан 4-р үеийн дайны хэрэгсэл гэж ийм доктрин номлол гарсан л да. За. Тэр 4-р үеийн дайны хэрэгсэл гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр орчин үед одоо өөдөөдөөс харж байгаад байлдах үед юм уу танк зэрэг оруулаад улс орныг эзлэх ийм шаардлага болсон. Тухайн улс орны хурдцтай өгчих гэдэг бол хөгжлийн яаж удаашруулах вэ? Яаж тэр улсыг одоо дампуурсуулах вэ? Failure state болох вэ? Ийм номлууд болсон. Өнөөдрийн орчин үеийн дайн бол нөгөө цэргийн хувцастай хүмүүс ингэ байлдаг биш. Иргэний дайн шиг болцсон гэж номлосон. Түргээр тэр улсыг яаж хөгжлийг нь удаашруулж
болох вэ гэхээр дотоодын зөрчилдөөнийг бий болгох. Нэг нөгөөгөөр нь устгуулах. Тэр айл манжийн үеийн бодлогыг өнөөдөр орчин үеийн номлол болгоод гаргасан. Одоо арабын хавруудаас Египт өнөөдөр маш бас хурдтай төгжиж эдийн засгээс дампур суусалчлаа. Хөгжил нь 10 20 жилээр хойшлууллаа. За энэ Лив, арабын хавар улсууд, за Киргиз гэдэг улсууд бүгд дотоодын зөрчилдөө баригдаад хөгжил нь асар их удааширсан. Маш их баялагтай, хурдан хөгжих болцоотой улсууд. Тэгэхээр энэ маань цаана ер нь нэг намын нөгөөгөөр нь устгуулах, нөгөөдхийн нөгөөдгөөр нь эргэж дайруулах. Эцсийн үр дүндээ улсын хөгжил доктортой байдал байхгүй, ард түмний эрх шиг байхгүй. Хооронд нь ийм байдал болсон зүйл рүү түлхдэг гадна дотны зэгцтэй ийм бодлого байд юм байна. Энэ дэлхийд номлол болоод байгаа дэрсэн. Монгол улс асар хурцтай хөгжих гэдэг юм байна. Байгалийн баялагтай. Тэр энэ докторгүй байдлыг бий болгох нь энэ ашиг сонирхол юм бэ. Харин бид алдаануудаас энэ авилгал хэлэх хултай тэмцээд намууд нь шинжлэгдэж хөгжөөд энэ хүн зуртлуудаас намын нэр барьж хэрвээ хууль бус хийдэг юм байвал тэр хэсгээсээ салаад байнга амьд организмын шинжлэхдээ явах хэрэгтэй. 220 мянган гишүүнтэй манай нам бол амьд организм гэж бодож байгаа. Шинэ хүч орж ирээд болохгүй зүйлээ шинжилээд ахаад үргэлжилж хөгжөөд ингээд алдаагаа засаад үргэлжлээд байдаг. Нэг гишүүнтэй нам бол одоо тэр нэг гишүүний нам шүү дээ. Алдаатай хамт дуусна. Монгол ардын нам бол амьд организм учраас шинжлэгдэн, хөгжин, алдаагаа засна. Одоо намын нэр барьдаг буруу зүрх зүйл хийдэг хүн бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Ингээд улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг шинжилээд, гишүүнчлийнхаа бодлогыг шинжилээд, эрүүл сарвал орчныг бүрдүүлээд явахад гол бодлого чиглэх ёстой. Энэ л бүх улс төрийн намуудыг уриалж байгаа. Би хизээж харж гаргаж чадхаагүй гаргалахыг та сайн хэлээ л дээ. Гадны нөлөөллөөр одоо дотроос нэг нэгөөгөр нийлүүлэх энэ одоо тийм ээ үйл ажиллагаа хийгээд байгаа. Гэхдээ энэ бол гаргалгаа биш л дээ. Ерөөсөө энэ олон улсад байж байгаа орчин үеийн номлолоор 4-р үеийн дайны хэрэгслгээд бодиттой практикууд. За. Практикууд. Жишээлбэл арабд. Одоо Монголд хийгээд байгаа. Монгол улсыг асар хурцтай хөгжих нь тэдний эрх ашигт нийцэхгүй тийм үндэстэн намсан корпорациуд улс гүрнүүд байна шүү дээ. Альч улс Монгол улс ядуу байх юм бол эдийн засгийн ялуурчд гэдээ ярьж байна. Монгол улс ядуу байх юм бол баялагийг нь хямдхан худалдаж авчна. Түүхийдийнхээ бааз зур болгоё гэдэг юм уу. Хөрш орнуудын дэргэд асар хурцтай хөгжиж байгаа улс орнууд байх нь зохимжгүй гэж ном дээр байнга эрсэлттэй байдаг. Язуур гიშгт нийцдэггүйгээд хэлсэн байх шүү дээ. Ийм олон асуудлууд байдаг. Энэ бол заавал гадны улс гүрэн гэхээс бүс компаниуд мөн дотоодын энэ ашиг сонирхлын бүлгүүдийн ерөөсөө сонзон сансан юм шигэр нэг намыг нөгөө намаар нь устгуулах гэж байгаа юм шиг хооронд нь дотоодын зөрчлийг ноёдын зөрчлийг бий болгож байгаа юм шиг дээр үед хаглан бутрах гэсэн оролдог бол үндэсний эмнэлэгт ортогдгийг биелж байгаа. Өчигдөөс Монгол Ардын намынхан талбайдаар сууж байгаа иргэдэд очиулж ирсэн уулзалт гарлаа л да. Та тэрийн саний сэдв бол нэлээд өргөн хүрээнд бас задлаж ирмээр байгаа учраас би түр орхичих гэж бодож байна. Өчигдөр тэр 6% зээлтэй холбоотой иргэд бас тийм ээ орон сууцны одоо зээл хүссэн иргэдтэй очиж уулзсан. Тэр юу ч өмнө засгийн газрын хийж исэн ажлыг дараагийн засгийн газар шиг уламжлуулан үлдээхгүй байгаагаас иргэд дур дүнд хохироод байна л да. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц иргэдийг хохироохгүй байх гарц юу вэ? Монгол улсын төрийн бодлогын заламж чанар байх хэрэгтэй. Өнөөдөр нэг бодлого байж яснаа улс төрийн шалтгаанаар 6% хүүтэй зээл олгож ирсэн. Энэ өмнөх засгийн газрын бодлого учраас нийцэхгүй өөр юм гаргаж тавина гэд хүчингү болгоцсон 6% орон сууцны зээлийг 6% хүүтэй. Энэ юус л улс төрийн шалтгаан. 30-40 төгрөг төгрөг. Энэ мөнгө бол байж байгаа. Монгол банк гэж байна. Тэгтэл Монгол банк ард дамжуулаад засгийн газар одоо тэр олигархууд гэж нэрлэдэг нөө тэр шатхууны томоохон компаниудад 200 сая долларын зээл болгоцсон байна шүү дээ. 3.5% хүүтэй. Авчид эдэр чи бас дахиад бензиний хувийг нэмчихлээ. Бензиний хувийг сайн нэмчихлээ шүү дээ. 3.5 хүүтэй 20 жилийн хугацаатай зээл шүү дээ. Тэгтэл энэ жирийн иргэдэд ерөөсөө 20 сая төгрөгийн зээл авч байгаа. 50 м квадрат орон сууц авахд 20 сая төгрөгийн зээл авч байгаа иргэдийн зээлийг яагаад хүчингү болгож байгаа юм бэ? Энэ мөнгө хөгжлийн банкн дээр байж байгаа. Схем тодорхой байж байгаа. Гүбэр болохгүй 1.5 тэрбум долларын бонд чинь 200 гаруй сая төгрөгийн өдөрт төлөөд Монгол банкн дээр хэвчиж шин. Энээсээ яагаад нэг өчүүхэн хувийг энэ иргэдэд зарцуулж болдог. Ерөөсөө эцсийн нүндээ Улаанбаатарын утаач нь орон сууцтай болж ижил гэр оролт иргэд орон сууцтай болж ижил арилгах юм байна шүү дээ. Тэгвэл энэ хүмүүс яаж орон сууцтай болох? Зээлэл бол
Тэр зээл нь чи цалингаас өндөр хүүтэй байвал яаж орон сууцнд орох? Тийм учраас 6-аас дээш хувийн хүүтэй байх юм бол хүмүүст санхүүгийн маш их дарамт болоод байна. Яаж ч нэг 6 хувийн хүүтэй зээлтэй байж ич хүмүүс орон сууцнд орох нь шүү дээ. Тэр гэр хорооллыг барилгажуулна, гэр хорооллыг иргэдийг орон сууцтай болгоно гэдээсэн. Тэр хүмүүс чинь зээл аваад орон сууцтай бол. Ингээ иргэд. Тэр баян компаниуд одоо махны зээл, юуны зээл гэдэг маш бага хүүтэй хасрах зээл тараагаад байдаг. Ингээ иргэдэд болохоор зээл олгодгүй байж байгаа байхгүй. Энэ бол өмнөх засгийн газрын алдаатай шийдвэр гэж яриад байгаа. Би баримт үзүүлье л да. За. Энд засгийн газрын тогтоол баг. Энэ засгийн газрын тогтоолоор бол засгийн газрын тогтоолыг тухайн үеийн баяр зэгцээд батлах сайднаад боловсруулад төслийг нь гаргаад ингээ батлагдаад засгийн газрын хуралдаанаар тогтоол гаргаад баяр зэгц батлах сайд нартаа хаалгад явсан. Ийм тогтоолтой. Тогтоол боловсруулад схемийг гаргаж явах явцдаа засаг солигдоод тэгээд тэн дээр гар ус зурсан зүйлд нь хаян хэрбатч төрж явуулсан. Түүнээс санаачлага нь хамтарсан засгийн газрын үед их зааж байна. Ер нь энийг би буруу гэж үзэхгүй. Иргэдээ орон сууцтай болгох гэсэн юм байна. Хямд хөдөө зээлээр. Энийг үргэлжлүүлэхгүй маш олон хүний годомжинд гаргаж зогсоогоод улс төржүүлээд байгаа нь ерөөсөө энэ засгийн газар маань шинжлэлийн засгийн газар биш. Хэд намчсан улс засгийн газар болоод байна. Хүмүүс ярьж штт. Арайчтай ардын намын үед арайч юм баг юм шүү. Бас чиж одоо ингээ муул хэлээд байдаг. Муул бол хойдцохыг хараа баах гэдэг байдаг. Ардын намын үед арайч юм баг юм шүү. Тэгээ нэг өдөр болохоор буруу үрэлтэй машины хаана гэл хүмүүсийг донслогоод тэр бодлогын доктортой байдлыг хадгалж, залгам чанарыг хадгалж тэр шин зүв зүйтэй юмуудыг алдаагийн засч явмаар байна. Иргэдийн хохирлыг бардуулахын тулд та бүхэн ямар шаардлага тавих гэж? Бидний тавьж байгаа шаардлагуудын 6% хүүтэй зээлээ олгоо. 2-3 хувилбар байна. 1.5 тэрбум долларын бондоос олгож байгаа. Бүр үргэлжлүүлээ олгож байгаа. Зөвхөн энэ хүмүүс биш. Орон сууцтай болох гэсэн болгонд олгож байгаа. Тэгжээж энэ хүмүүс чинь за би зээлтэй учраас ажил хийх ёстой, хөдөлмөр эрхлэх ёстой, цалинтай байх ёстой гэсэн юм бодлого юм шүү дээ. Дээр нь энэ Улаанбаатарын утаа, энэ гэр хороол бүх юм чинь орон сууцтай болж шийднэ үстэй. Зөвхөн л баян чинэлэг хүмүүсийн энэ үнэтэй орон сууцнд ороод иж болохгүй. Энэ Сингапурын бодлого байна, Америкийн бодлого байна. Энэ чинь 50 м квадрат гэж байгаа. Тэгээ 20 сая төгрөгийн ийм л зээлэнд өгнө. Энэс доош 50 м квадратаас доош метр квадраттай 20 сая хүртэл төгрөгийн өртөгтэй орон сууцнд л өгнө гэж байгаа. Энэс дэш нөхгүй. Энийг бол чинэлэг гэж үзэх юм байна. Энэ ядуу бага орлоготой байгаа иргэдээ цалингаараа амьдарч байгаа иргэдээ орон сууцтай болох боломж байгаа юм л да. Энэ л бодлого л одоо зүйтэй бодлого гэж томьёолоод гаргацсан олон жил ярьж байгаа. Энийг л одоо орон сууцны санхүүжлийн корпорац нь байна уу, хөгжлийн банк нь байна уу, санхүүжүүлээд болгоод. Тэгээ тэр энэ зээл бол найдвартай төлөгдөн шүү дээ. Хөө орон сууцаараа барьцаалсан юм чинь. Орон сууцаар барьцаалаад зээл өгч байгаа шүү дээ. Найдвар зүйл биш. Одоо орон сууцаар барьцаалсан хүн чинь яаж ингэ төлнө шүү дээ. Төлөхгүй бол орон сууцыг авчиж байгаа юм чинь. Дараагийн үнд нь зарчиж байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө нэг 1.5 тэрбум доллар чинь хүү төлөөд хийх хвтээд байгаа шүү дээ. Банкн дээр. Тэгээ босод төслүүд орлоо гэхэд тэрнээс ингэж найдвартай эргэж төлөгдөх юм уу мэдэхгүй шүү дээ. Ийм учраас тэр залуучуудын залуу гэр бүлүүдийн орон сууцтай болох гэсэн санаачлал дэмжих ёстой. Энэ чинь 2000 иргэд гэж би ойлгож байгаа шүү дээ. 2000 иргэний асуудал. 2000 өрхийн асуудал гэсэн. Дараагийн асуудал бол үндсэн хуулийн цэц дээр бас нэг асуудал тавигдаад шийдэгдчих шиг болоод үндсэн хуулийн цэц шийдвэр гаргачлаа тийм ээ. Засаг захиргааны одоо энэ орон нутгийн удирдлагуудыг сонгох асуудал. Энэ засгийн газрыг бас ард олондоо нийцтэй бодиттой юмнууд хийгээсэ гэж олон том хүлээж байсан. Ордж хүлээжсэн. Бас баггүй хугацаа өнгөрлөө. Гэтэл ерөөсөө төрийн албыг төр садангараад үүргэх, хууль зөрчих ийм ажил хавтгаарч байна. Энэ бол одоо хэд бардамсан гэдэг юм уу, намжирхсан ийм л бодлого явж байна. За. Жишээлбэл Хөвсгөл Дорнод аймагуудад орон нутгийн сонгуулийн үр дүнг харгалзаад 3 удаа шинэ засаг дарга томилё гэд орон нутгийн удирдлагууд хуулийн дагуу, үндсэн хуулийн дагуу хандаад байхад огоороод Улаанбаатараас төр орлон гүйцэтгэж гэдэг юм томилсон. Энэ бол үндсэн хууль зөрчсөн байна. Гэт дүгэлт гарцсан. Хууль дэдлэгийн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байх хэрэгтэй. Энэ зарчим алдагдж байна. Хуулийг тоохгүй болсон. Хоёрдугаарт нь
засаг даргыг тухайн аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны хурлаас нэр дэвшүүлж аймаг нийслэлийн засаг даргыг ерөнхий сайд томилно гэж заасан. Шууд томилох хэрэгтэй. 2 удаа татгалзаж болно. 3 дахь удаа нь шууд орондоо томилж болно. Гэтэл дахин нэр дэвшүүлэн томилтол засаг дарга бүр их хадгална гэж өмнөх хэсэгт. Тэгэхээр өмнөх хэсэг даргын солиод үүрэг гүйцэтгэж томилсон. Нөгөө үүрэг гүйцэтгэгч нь очиод баахан хүний газрыг хурааж аваад өөр хүмүүст олгоод баахан сургуулийн захирлуудыг халаад ингээ баахан шийдвэрүүд гаргацсан шийдвэрүүд нь чинь. Тэр шийдвэрүүд нь гэж байна. Төсвөл аймгийн засаг даргын захирамж гэдэг. Үүрэг гүйцэтгэгч амар байсан. Энэ үндсэн хууль зөрчлөөгээд үндсэн хуульд гомдол гаргасан. Амарснаа ганц зөр нар иргэд. За. Одоо энэ 2-3 сар өнгөрч байгаа. Үндсэн хууль энэ зэц хуралдах өдөр ерөнхий сайд үндсэн хууль зөрчсөн гэдгийг ойлгоод хүчинг болгосон. Захирамж. Үндсэн хууль зөрчсөн батлагдчихж байгаа. Гэтэ асуудлыг болоод шийдсэн юм шүү дээ. Тэгтэл үр дагавар арилаагүй. За. Нөгөө төр орлон гүйцэтгүүлэгч маань баахан хүнийг халд солиод шийдвэр гаргасан. Нөгөө хууль бас төр орлон гүйцэтгэж. Одоо энэ шийдвэрүүд хүчин төгөлдрөө үгүй юу гэдэг асуудал байна. Одоо энэ шийдвэрүүд хүчин төгөлдрөө гэж болж байгаа. Ийм учраас энэ бол үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаснараа ерөнхий сайд огцрох хэрэгтэй. Энэ засгийн газар огцрохгүй гэж байна. Засгийн газар ажиллаж байна. Би наад үгээ чинь одоо Монгол Ардын намын ерөнхий нарийн дарга хэлж байгаа үг учраас хариуцлагатай үг гэж ойлгож байна л да. Зүр магадгүй зүр энэ таны үзэл бодлоо, намын одоо үзэл бодлоо. Энэ бол одоо олон улсын практикт нэг төр үзье. Жишээлбэл Японы сайд нар, ерөнхий сайд нар тийм ээ гольф тоглож ирсэн гэдэг юм уу? Альсвал улсын их хурлын парламентын чуулган дээр буруу үг томьёо хэрэгэлсэн гэдээ огцорж идэг. Огцорж идэг. Монгол ч гэсэн зэрэг хууль заслаа гэд нямд орж улсын их хурлын дараагаас одон чимдэгчүүн зориулт мөнгө ашиглаагүй шүү дээ. Тэр чинь зориулт буруул зүйлд халамжийн мөнгө өгсөн гэдээ огцорж байсан. Гэтэл үндсэн хууль зөрчсөн ийм үр дагавартай шийдвэрүүдийг ерөнхий сайд гаргацсан байна. Яах вэ? Хууль дээдлэхгүй яваад ах уу? Зөрөөдөг чи үндсэн хуульгүй яваад ах уу? Гэдэг асуудал. Хэрвээ үндсэн хууль ингээд зөрчөөд ийм шийдвэр гаргаад тавал ерөнхий сайд хариуцлага өгөх ёстой. Энэ байдлууд чинь яг энэ нөхцөл байдал өмнө ч гэсэн өмнөх засгийн газрууд ч бас гарч ирсэн жишээ болж таарлаа л да. Өөрөөр хэлбэл би санахгүй бас нэг ерөнхий сайдын үед төр үүрэг гүйцэтгэж байгаад бас баахан шийдвэрүүд гараад тэр хүчин төгөлдрөө үгүй гэдэг асуудлаас үндсэн хуулийн цэцэрлэл очиж ирсэн л да. Тэр 1900 асуудал шийдэгдээгүй тэгэл замхраад л алга болчихсон. Үгүй ээ. Тэр 1997 онд тухайн үеийн ерөнхий сайд инх сайхан нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилоод энэ үндсэн хууль зөрчсөн шийдвэрээс гарч ирсэн. Тэр практикийг л давтсан л да. Тэгээд тийм учраас үндсэн хууль зөрчсөн гэдэг нь батлагдаж байна. Энэ төрийн нэрмчийн дарга нар хамаатан садан ямар хүмүүсийн ингээд намын харьяалалаар төрийн албыг одоо илүү намжигсан байдлаар томилдсон. Дандаа төр орлон гүйцэтгэж байна. Энэ бол бас үндсэн хуулийн үндсэн зарчмуудыг зөрчиж байгаа л байна. Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа л байна. Тэгээ энэ маань бас үр дүнтэй ажиллаж байвал бас сайн яах. Гэтэл энэ ажил явж байгаа арга хэлбэрүүд юм биш. Гэхдээ сайн нааштай хийж байгаа ажлууд байгааг бас үүсэхгүй. За. Гэхдээ хууль зөрчөөд хууль дээдлэх үндсэн зарчмаа төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх зарчим байх хэрэгтэй. Хууль захирагдах ёстой байх хэрэгтэй. Хуулийг дагаж мөрдөх явдал байх хэрэгтэй. Арчлалын үндсэн зарчим ч гэсэн ийм гэж ойлгож байгаа. Хуулийг дагаж мөрдөх. Хуулиас гадуур ингээд үйл ажиллагаа явуулаад тэр нэг үнд зүйлээ хаяад эхлэхээр л энэ улсын арчилгаа жууд чиглэж байгаа гэж үнэхээс өөр аргагүй. Өмнөх парламентын үед за Монгол Ардын нам олох байх цаг мөчид юу гэдэг юм ардчилсан намын нөхдүүд бас ингээл надтай зэрэгцээ цуул ингээл ярьдаг л байсан л да тийм ээ. Ардын нам хууль зөрчиж чинь ардын нам ингэж чинь ардын нам цөөхөө сонсохгүй тийм ээ. Одоо хүч давмгаал асуудал шийдэж чинь гэдэг юм уу. Зүр магадгүй эргээд одоо сөрөгчний байр суурин дээр суугаар асуудал юу нэллаас нь хардж байгаа шиг байна. Гэхдээ яг би сүүлийн 8 жилийн үйл ажиллагааг илүү сайн мэдэх юм л да. Илүү ойрхон байсан учраас. Сүүлийн 8 жилд 2004 онд бид хамтарсан засгийн газар болсон. Ойролцоо судалтай байсан. Өнөөдрийнх шиг ойролцоо судалтай байсан. 64-ийн бүлэг гэж хүртэл байгуулад улс орны өмнө тулгымцсан асуудлуудыг шийдээд цөөхөө дандаа шийдэж ирж байсан. Сонсож ирж байсан. Сонсож ирж байсан. Одоо сонсож асуудал шийдэхдээ сонсож ирж байсан. 2012 онд бас хамтарсан засгийн газар болсон. Монгол Ардын нам 46 судалтай бүлэг. Энийг олонхороо дарангуулсан гэж хэлэв. Одоо энэ сонгуулийн хууль байна, улсын хурлын сонгуулийн хууль байна. Бүхэл хуулийг дандаа зөвшөлтслөөр гаргаж ирсэн. Сүүлийн 8 жилийн дотор бол 7 жилд нь 7 жилд нь хамтарсан засгийн газар байх болсон шүү.
сүүлийн 8 жилийг тэр чигээр нь л ардын намын буруутай юм шиг яриад байгаа. Тэгтэл ерхий сайд нар хэн байлаа? Тийм ээ? Тэрхүүн шадар сайд хэн байлаа? Ингээ бодоод үзэх юм сүүлийн 8 жил бол хамдарсан засгийн газрын жилүүд шүү. Парламентын соёл алдаан хондон ч гэсэн хамдарсан засгийн газрын шиг. Парламент ч гэсэн тэр дандаа зөвшөлтслөөр асуудлыг харилцан шийдэж шийддэг гэсэн. Парламентын соёл алдагдлаа л гэдэг юм л та. Зөв энэ бүхнийг эргүүлж авчрахын тулд яах ёстой юм? Одоо парла гэдэг чинь ярих гэсэн утгатай, зөвшөлдсөх гэсэн утгатай Франц үг гэж. За. Байна. Тэгээ ярьж зөвшөлдөж ойлголцох хэрэгтэй асуудал бол. Ингээ хүч хэрэглээд батлаад авах тусам энэ бол парламентд асуудлыг олон талаас нь олон өнцгөөс нь ярьдаг. Тэгээ олон талаас нь ярьж байгаад үннийг олдог. Тэр зарчим алдагдаж байгаа. Монгол ардын намын бүлэг бол байгуулагдаж эхэлснээс хойш асуудлуудыг ярилцъя, сууж ажлын хэсэг дээр ажил хийсэн саналууд тавьж байгаа. Тэгээ олонхоор ингээ хүч түрээд ингээ яваад байгаа юм. Дараа нь маш сөрөг үр дагавар үзүүлдэг бид харин өнөөдөр би махадаар мэдрээ сууж байгаа гэдэг юм. Нам нэртэй компани гэдэг та түр бас дурдчих шиг боллоо л да. Зүр намын хатуу гишүүнчлэл ер нь байх шаардлагатай юм уу? Намын гишүүнчлэлтэй ийм жишгтэй улсууд байна. Олон улсын жишгээр. Жишээлбэл яг энэ сонгодог парламентын цэцгэлтэй улсууд. Англи гэдэг юм уу, Герман гэдэг юм уу, Швед гэдэг юм ингээд улсууд. Европын улсууд. Ерөнхийлөгчийн цэцгэлтэй улсууд жишээлбэл Америк нэгдсэн улс, ерөнхийлөгчийн цэцгэлтэй улсуудад гишүүнчлэлгүй бас байна. Бидний санал бол энэ сумын цэцэг дарганы жишээлбэл үндсэн хуулийн өөрчлөлт оруулаад шууд ард иргэдээс нь сонгодог болгочихё. Ингийн бол орон нутгад талцал байхгүй болно гэж үзэж байна. Энэ талцлаас шалтгаалаад өнөөдөр гишүүнчлэлтэй байх уугүй гэдэг асуудал яригдаад байна шүү дээ. Гишүүнчлэлтэй байх хэсэгтэй асуудал байгаа юм биш. Төрийг засаглахад сум орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд иргэдийн дуу хоолойг сонсдог тийм удирдлагатай байх асуудал л болно. Тийм учраас бус улсуудын жишгээр сум орон нутгийн удирдлагуудыг бол ард иргэдийн саналаар татуулдаг байя гэсэн юм саналыг бид үндсэн хуулинд оруулъя гэж хууль санаачилж манай намын бол өргөн барьсан. Хамтлагтай нэг дэмжигдээгүй хилцэгдээгүй байж. За баярлалаа студид Монгол Ардын намын ерөнхий найрамчгийн дарга Зандан Шатар ажиллаж цаг үеийн асуудлаар сүүлийн үед ер нь ямар асуудал өрнөж байна вэ гэдэг талаар үзэж та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Студ хүрэлцээрж өөрсдийнхээ байр суурийг намынхаа байр суурийг илэрхийлсэн танд баярлалаа амжилт хүсье. Бид бас эргэж уулзах боломж байгаа хэрэг. За баярлалаа. За анхаарч үзэгч та бүхэндээ баярлалаа. Зочны цагаа өгөр өндөрлөө. Мэдээллийн их сурвалж. Мэдээллийн их сурвалж Eagle News TV үзүүлж байна. Eagle News өдөр бүрийн 9, 11, 12, 13, 14, 15, 16, 19, 20, 24 цагуудаас шинэ шуурхай шударга мэдээллийг хүлээн авах боломжтой. Өдрийн зочин Reuters Photo News Дэлхийн мэдээллийн агентлаг Reuters-ийн фото мэдээлэл. Хөрөнгийн зах зээлийн үн ханшийн мэдээлэл market update. Weather Central агентлагийн албан ёсны дистрибьютор цаг тутмын албан ёсны баталгаад цаг агаарын мэдээлэл. Эдийн засгийн албаны тойрог сэтгүүлчдийн бэлтгэдэг дэлхийн эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл. Шин тутам гарч байгаа шийдвэр бүрийг цаг тухайд нь төрийн ордноос шууд амжуулдаг гүүр улс төрийн ярилцлага. Шин содон сонирхолтой өглөө хөтөлбөр. Дэлхийд дахны үйл явдлын тав Reuters агентлагийн албан ёсны түнш дэлхийн мэдээ. Эдийн засгийн хэлэлцүүлэг 7 хоног бүрийн онцлог сэдв судлаач шинжээчдийн үзэл бодлын чөлөө талбар. Мэдээллийн их сурвалж Eagle News TV.
Эрхэм үзэгчдээ бид та бүхэнд мэдээ танилцуулъя. Анхаарлаа хандуулан мэдээ хүлээн авч үзнэ үү. Банк санхүүгийн